Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За тэгэхээр дунсаар нэг юм Эдгиний түүх сурвалжийн хамгийн сүүлийн парт руу орцгохоор болж байна дайдуулээ. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Хуран хумсаа гоцолцуулаад байвал дараагийн бичлэгээ бушуу түргэн оруулахыг хичээх болно шүү. Манай баг хамт болсон. Энэ хүндэ гэж хэлэхэд дараагийн цуврал бол Слава бацаана. Окей. Хүн амтнд хэлвэ чимээг багаар. Хой. Тий. Чи талж байгаад хараад их байхгүй. Description хэсэгт байрлах линк дээр дарж Яадын сувгийн албан ёсны Telegram сувагт нэгдэх манустайгаа илүү ойр байх боломж байгаа шүү. За юу. Манусын тэндээс хардаа хэд хэдэн бичлэгээ нууцаар оруулнаа. Бас болоогүй киноныхоо талаарх сонирхолтой мэдээлэл болон оддын бүх спорны талаар ярилцах учраас нэгдсэн байхад гэмгүй шүү. Окей. Ээжийг алдсан залуу мөрдөгч маань сэтгэл санааны хямралаасаа өндийхгүй байсаар архины хамаарал бүхий итгэж болсон байлаа. Шүдэ угаахтаа архиар амаа зайлж, өглөөсрээд ашигтай бактериа архиар даруулж, уухаас ахуулаад кофего хүртэл архи шар тостой хольж өгөх хэмжээний. Тэрнийг ажил дээр ирэхэд ахлах нь дуудахад манер ягавдээ шаагатаас ирсэн болохоор Шакирага тайлах гэж ууснаа нуухын тулд өрөөнд нь орлоггүй үүднээсэнд мэд мэдсэн болоод яасан юм яга гэвэл ахлах нь Эдийн бүх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа гэсэн хов миний чихэнд өрлөө л дээ. Хэрвээ үнэн бол яагаад тэгж байгаа юм? Над бол наад санаа чинь садар сонсогдож байна. Яаж хүмүүс тийм бузартай зүйл худалдаж авч гэр орон өөртөө муухай хар энерги нааж байдгийг. Дээрээс нь чи сүүлийн үед гахаа нохоо шиг ууж байна. Одоо ч гэсэн ууж байгааг чи мэдж байна. Гэсэнд залуу Эдийн хөрөнгийг зарж байж л би хохирлоо барагдуулна. Шүүгч тэрнийг шүүх хуралд оролцож чадхааргүй хэмжээний галзуул агаа байна лээ гэж хэлсэн. Тэр биш та одоо галзууг эмнэлэгтээ ялаас мултарчихсан онгоц алдаа твчих байгаа үз. Танил гэж хэлэхэд та хэрвээ ээжийнхээ тасарсан толгой гахаа шиг нядлуулсан цогцыг харах юм бол намайг миндүү таруулж ууж ин жаахан нэмээд уул зовлон чи яг таарна гэх байсан гэж хэлээд Эдийн байшин руу явна. Эдийн эд зүйлсийг худалдаж авч байшин гүзэхээр гадаа нь хүмүүс хэдэн зуугаараа ойчрлож дунд нь мань мөрдөгч байшин руу ороход 50 цент шүү гэд үүдэн дээрээс нь такс таслаа зогсож байгаа харагдана. Байшингийн дотгошор бол Эдийн гөвсөн ардсан цаасан дээр нь хүртэл үнэн аачгаж хүмүүс бүр булаацалдаад аваад шүүрээд гэрийн нүүлгэх нэ. 8-нд урамссан мөрдөгч эрх амралтын өдрөөр байшин машины дуудлага худалдаанд оруулсан шүү. Та бүхэн эдвэхтэй оролцоорой гэд цагаан хоолоогоор зарлаад хотын дундуур машины нунаад явж байсан хажуугаар нь галын машин миу гэсээр сүмдэд өнгөрөхөд муу совин татаад араас нь дагсаар очиход байх. Эдийн байшин шатчихж. Ингээд ганц үлдсэн машины дуудлага худалдаанд оруулсан да. Харин нөгөө талд сэтгцэн эмнэлэг твцсэн Эд жинхэнэ нутагтаа ирдсэн юм шиг л чаргаж байгаамаа. Тэрүүгээр чи зүгээр арьсан эдэл хийж хэвс орлож алуурч нэрээр танигдаж олонний танил инфлюенсер болчихсон. Шүтэн бишрэгчдээс захиа авч сэтгүүл хүртэл гарчихсан. Эмнэлгийнхээ хүмүүстэй нэгнгүү мэдлээ өрөөнөөсөө чөлөөтэй орж гараал ганц одон аятаа гялзаал бүр царай зүсэн шингрээд гялгаар ахуулсан bay шүү. Бурханд залбирахтаа амттай хоол халуун шүршүр шинэ хоббинуудад талархлаа. Гэхдээ та үнэхээр байдсан бол миний хуучин хоббиг хийх нөхцөл боломж олгооч. Тэгвэл би танд шүтэн бишрэгчдээс ирсэн мөнгө бас мөнгөний зургийг өгнө шүү. Гэт бурхныг хахуулдах гэж сууж байхад нь ахлах совлогч Солти орж ирээд. Сайн уу Эти? Энэ хараа. Тэд нар чиний ямиг зараад багахан ховыг явуулчих. Гэт мөнгө өгөхөд би угаас од штэ. Бас баян болчихлоо. Жинэгэд мөнгөө Солтид өгөөд 3 сонирхогчийн радио бас ногоо өнгийн торгон дотор хувцсан бензин өөрөөсөө мөрөвчлэг авчиж өгөөд хариултыг өөртөө үлдээ гэсэн совлогч. Хүүшээ тгийл даамны дөө. Ихэнх орон хаалгын онгорхоо үлдээ чи заяа. Гарч галтгоо орж хоол идүүл хитээр гэж хэлээд гарч одно. Ганцаараа 3 радиогоор яах гэж байгаа юм болоо гэсэн нэгийн нөгөө комик номынхоо энэ бүхний сэдвийн өдөөгч нацист эмэгтэй болох Илса руу хай дээр би чиний хамгийн том шүтэн бишрэгч шүү гэсэн захианы амтыг болно. Оройн Илса радиогийнхоо долгионыг тааруулж байгаад сайлаа хурааж байсан Эд рүү залгана. Эд ч бушуухан босч радионы өмнө суугаад "Нано Илса би Эдгийн байна. Би чиний том фэн шүү. Би чиний бүх комик номыг унссан" гэхэд хүүхэн "За яхав хай. Гэхдээ би тэр номон дээрх шиг мангас биш. Би ялаанд ч хоргүй тийм л хүн. Харин еврейчүүд бол өөр. Тэд нар урагч бас би тэр комик дээрх шиг чинь хөхөө гаргаж шалдан пүүситэй морь унаад авчихдаггүй.
амар үдшилэг хийж хүмүүс яргалаад байсан юм байхгүй. Зүгээр л PDD шиг хэдхэн үдшил хийсэн. Гэхийн сонссон эд ааха би таны яриаг хөхөв зүүчээд өөрийнхөө бяцхан наж могоог эрхлүүлэнгээ сонсож байна гэд боддоо. Би ч бас хүн алаагүй. Энэ хэдэн биш дагууд намайг хүн алсан л гэдэг байгаа. Би чинь баг байхдаа ээжийг гахаа нядлахыг хараад шууд дотор муугарч бөөлждөг хүүхэд байсан штэ. Гэсэнд Илса бид бол мангас биш. Бид доторх бурхны дуу хоолойг дагсан тийм болохоор тэд нараар өөрсдийгөө мангас гэж дуудуулж болохгүй шүү. Бид бол сайн хүмүүс гэж хэлээд тэдний яриа дуусахад Илсагийн яриаг сонсож суулсан еврей харгалзагч тэрэн дээр ирээд "Чи одоо баахан хүн алчаад ямар азараа өөрийгөө мангас бишгээд байх вэ? Чи Голмон гэж мэдэх үү? Тэр бол еврейчүүдийг хамгаалдаг мангас. Удахгүй тэр ирээд чамайг там руу авч явах болно" гэж саналтай хэлээд яваад өгнө. Тэрэнд нь итгээгүйч Илса Голмон гих мангасыг өөрлөө нь ирж байна гэж хий харсаар дарамтанд орж эцэст нь амиа оруулдаг. Хоёр дахь радиог киноны 1-р ангид Аделины эдит харуулдаг сонингийн айжилбар дээр байсан хүүсээ солиулсан гэж гардаг агч Кристин рүү явуулна. Эд тэрний том шүтэн бишрэгч. Дуунууд дээр нь торгон левжиг бандаж өмсөж жагаад бүжиглэж айлгуудах дуртай. Радиог авсан Кристин Эд рүү залгаад "Хүнэн үү, яах гээд надаас юугаа хүсэж байгаа юм бэ? Яагаад ийм юм явуулаад байгаа юм бэ?" гэж залгахад Эд яран радионыхоо урд суугаад "Oh my god, сайн байна уу? Би таны хамгийн том шүтэн бишрэгч Эд гин байна. Ягаав. Нөгөө ярагчин гээд од болоод хүмүүс яриад байгаа залуу чинь би байна" гэж хэлэхэд шоконд орсон Кристин "За, би тань руу пянз явуулнаа. За, баярлаа" гэд таслах гэтэл Эд "Хүлээгээрэй ахчихваа. Манай эмч намайг тантай ярихыг зөвлөсөн юм. Учир нь хоёулаа ижил төстэй адилхан хүмүүс. Юу гэхээр би өөрийнхөө атганд үлдсэн хөлийн уруу шиг хэмжээтэй эргэтнээсээ салахыг хүсдэг. Хаяа үсийг усж байгаа замсрагөө боовоо хамт тусаад унгаачихсан байгаасаа ичгэж хүсдэг. Энэ магадгүй ээжээс болсон байх. Нэг өдөр боовоо саагаа сууж байхад ээж ороод нүдний бозар новш гэж хэлээд эргэтнээс минь тасдах гэж байгаа юм шиг барьж авснаас хойш ихшлэг болсон. Би эмэгтэй хов зөмсөх дуртай. Оршуулгын газраас ухаж гаргасан эмэгтэйчүүдийнхээ мөөм гөвсийг өвчөж аваад өмсөд араас нь умдгийг салгаж өөрийнхөө салдаанд хийж яваад үрээд дараа нь бүжиглэх дуртай гэж хэлхийг сонссон Кристиний чихэн бүр алтуултын байгаа үсттэй. За sorry bro. Хоёуланд нь ямар ч адилхан зүйл алга. Трансгендер хүмүүс хүчирхийлэгч байдаггүй. Харин эсэргээрээ хохирогч болох хандлагатай байдаг. Тэд эмэгтэй хүн болохыг хүсдэг бол чи эмэгтэй хүн болох гэхээсээ илүү эмэгтэй хүний маш тачаангуй гэж боддог болохоор дотор нь орохыг хүсч хүчирхийлүүлдэг. Энэ эмгэгийг генефилик гэдэг. Тэгэхээр чиний энэ байдал магадгүй ээжээс чинь үүдэлтэй байх гэж бодож. Тэгэхээр бид өөр хүмүүс шүү мөн дөө гэж хэлснээр тэдний яриа дуусдаг. Энэ бүхнийг сонссон Эд сэтгэл нь гонсоож гунигтай сууж байхад хаалга гэнэт хүчтэй нээгдэж жижигхэн хөгшин совлогч ирээд "Би одооноос энтхийн шинэ ахлах совлогч. Солти татан бөөгдсөн. Тийм болохоор чи наад радиого бол. Одооноос намайг энд байх хугацаанд наад ховцоо өмсөхгүй. Орой өрөөнд чин цоожилж өглөө өрөөх чин нээн. 0 ороход харгалзагч чамайг дагаж явна. Яасан? Муухай хараад байна уу а? Намайг алмаар байна уу? Тэгдэ. Одоо ингэж чаг тэглэмтэд орсон заа юу? Чиний тэр солти чинь би биш шүү" гэд өрөөрөө нь оруулах болсон. Эдийг шөнө унтаж байхад солти орж ирээд "Хөрхитөө. Чамайг тэд яаж ингэж чадчихна? Харгалзагч нарыг шөнө унтахаар гарч жаахан агаарлаарай" гэд тэрэнд өрөөнийх нь түлхүүрийг өгнө. Ингээд Эд шүн дунд өрөөнөөсөө гарч багшны өрөө рүү ороод хуучин анд ган хөрөөгөө олж аваад эмэгтэй нойл руу орж тэрнийг бааж дуусахыг хүлээж аваад өнөрт нь угаардах шахсан ч отож гарч ирэхэд нь хоёр хэсэг болгож хуваагаад усанд орж юу ч болоогүй юм шиг өрөө рүүгээ орно. Маргааш өглөө залуухан совлогч Эдийн өрөөг нээхэд өрөөнөөсөө нүүр дүрэн мишээсээр гарч иртэл өчигдөр нугсан хөгшин совлогч өдөөс нь юу ч болоогүй юм шиг бүрэн бүтэн зөрж өнгөрөхийг харсан Эд доош сун уйлж "Тэр сүнс би өчигдөр тэрнийг алсан ш" тэгээд үсээ зулгаагаа сууж байхад нь эмч нь ирж тэрнийг өрөө рүүгээ авч яваад "Эд, чи сүүлийн үед хий зүйлийг харж сонсох болсон. Манай нэг совлогч чамайг сонсогчийн радиогоор өөртөө дүрд орж хоёр өөр хүн шиг өөрөөсөө асууж хариулж байхыг харсан" гэхэд Эд "No, би Илса бас Кристин Тирс. Кристин намайг генефилик байхаа" гэж хэлсэн. Гэвэл эмч "Эд, чи хинтэй ч яриаггүй. Би чамд тэр үгийн утгыг хэлсэн. Тэр радионууд чинь агуулгад байгаа. Эмнэлэгт тийм зүйл хүлээн зөвшөөрдөг. Бас өрөөнд чинь радио залгах залгуурч байхгүй. Мөн чи хийгээгүй зүйлсээ хийсэн гэж санаж хийсэн зүйлсээ санахгүй байгаа болохоор чи алсан хүмүүсээ санахгүй, алаагүй хүмүүсээ алдсан гэж бодож эхэлсэн хэрэг. Энэ бол шизофрени шинж тэмдэг. Ажиглаад байхад чиний хүндэрч өөрийн гадаад дотоод ертөнцийг хооронд нь хольж байгааг л
Хэлсний дараа Эд гунигтайгаар өрөөнөөс гарan ахлах совлогчийн өгсөн эмийг томоотоогоор угаад тэрнийг тэврээд баярлалаа гэж хэлж байгаагаар 7 дугаар анги маань дууснаа. Эдгийн төгсгөлийн анги. Тэд гих залуу нуурын ирэг дээр сторины зураг авч зогссон хүүхнээс завтай байвал машинаас минь дарвуулт зав болгоход туслаач хөөрхнө. Гараа гэмтэж гисэн болохоор ганцаараа бардаггүй. Гэхэд эмэгтэй ч ээлдгээр тэр нь туслахыг зөвшөөрнө. Машин дээр нь ирэхэд зав байсангүй. Зав чинь хаана байгаа гэж асуугаад арын суудлын руу харахад нэг эмэгтэй хүлчгээд ухаан алдуулаад хэвдүүлсэн байхыг хараад залуугийн зүг харахад нь хөөрхий толгоор нь зохиж ухаалдуулна. Нэг сэрсэн охиныг хүлчихсэн. Алуурчин та хоёрыг хэний дөрүүлж алах вэ? Эний миний мани мо. Аавын ширээн дор байсан шилдэ архийг хэн авч уусан бэ? Гэж байгаад шаргал үстийг төрүүлж алахаар болоод бор үстэд төрүүл сонгосонгүй гэж битгий гомдороо за. Утгагүй чамаагч бас хүчнэдэж алах болохоор гэж хэлээд тайвшруулж хийдэг шарх. Яа бис амар гүлэг. Энэ явдлаас хэд хоногийн дараа Тэди нөгөө хоёр эмэгтэй цогцсын нуусан газараа ирснэ. Сайн уу охтоо намайг сонссноо? Яа дайр үнэхээр секси харагдж байна. Би тэсэхгүй нэ. Гэд цогцтой бэлгийн харилцаанд орно. Энэ цуврал алуурчин олохын тулд цагдаа нар цуврал алуурчтай уулзж алуурчны зам төлөвийг судалж сэжүүр гаргахыг оролдогч нэг л агцгүй байсанд нэг эмэгтэй мөрдөгч Эдгийнтэй уулзах саналыг гаргаснаар мөрдөгчд сэтгцэн эмлэгтэн. Эд маань цэлборл үстэй болчихсноос бусдаар яг хэмээрээ нэлээд дажгүй хөтлжээ. Мөрдөгчд тэрэнд олдохгүй байгаа цуврал алуурчин олоход таны тусалцаа хэрэгтэй байна. Энэ залуу алсан эмэгтэйчүүдээсээ дурсгалын зүйл болгож толгойг нь тасалж авдаг гэж хэлээд алсан хүмүүсийн цогцсны зургийг үзүүлэхэд Эд зургнуудыг анхааралтай харж байгаад надад тэрнтэй адил зүйл байна. Энэ хүн их ганцаардам хүний толгойг тасалж авахд нэлээд ажиллагаатай. Би бүх төрлийн хөрөөг туршиж үзсэн. Хүзүүнээс толгойг салгах хэцүү, цагалгаа хөрөө эдэрхий их бохирдуулдаг, модны хөрөө гацчихдаг. Хамгийн сайн тохирох аятайхан хөрөө бол хурдны ган эрттэй төмрийн хөрөө шүү дээ. Нарийн шүдтэй зөвхөн Стенли л энийг ганцхан чадна гэсэн мэдээллийг өгдөг юм. Гэхдээ алуурчин гар хөрөөгөр л толгой тасддаг болж таарна. Мэдүүлэг тусыг исолошс. Үзэгдэл солигдсон нэгэн шорон харуулна. Энэ мөмтэй залуу бол энэ шоронгийн хатан гэх юм уу, ганц яашканч гэх юм уу, бүх хоригдлын банана тэрний шоколадтай арын хаалгаар ороод гарсан. Түлхэхгүй бадаг. Шинээр орж ирсэн шоколадын залуу хэцүүдэд мөмтэй залуу дээр ирэхэд тэгэхээр нүтэл ах юм байна. Нэг хайрцаг тамхиар миний хөхийг барьж болно. Нэг хайрцаг тамхи $20 би шүдэ чиний наж могоогоор чигчлэн тамхи $5 арын хаалгаараа оруулна. Гэхэд залуу надад алинж байхгүй. Гэхдээ хар тамхи байгаа шүү. Би тэгвэл юу хүснэ надтай хий. Би зөвхөн чинийх гэснээр тэр хоёр хий. Гэхдээ энэ хийж байгаа нь үнэн нүүт альтран ба. Та нарын өмнөөс би харж. Яа. Онгон нүдэм амар марс. Нүдээ арцаар хариулаа л байж. Та нарынхаа төлөө шүү дээ. За ингээд бамбарлаж дууссан хоёр ярина. Мөмт бол Эдгиний хамгийн том шүтэн бишрэгч бүх нийтлэл сэтгүүлүүдийн унссан. Тэгээд нэг өдөр мансуурсан байхдаа байшин дээрмдэх гэж ороод байшинд байсан бүх хүнийг алсан. Гэхдээ нэг нь нуугдж үлдснээс болоод би энд ирсэн. Надад цаа зяал өгсөн ч хэл амтай болохоор дахин заргалдаад ээж шиг өөрийгөө сэтгцийн асуудалтай гэж хэлсэн болохоор үхэлгүй яг одоо чиний урд сууж байна. Би энд гадаа байснаас ч илүү их секс хийж хар тамхи хэрглэж байна. Алив. Раунд 2 байна уу? Гэд дүрс шилжин Эдийг харуулна. Эд арсыг хөхний толгой шиг болгоод хооронд нь холбож бүсхийгээ сууж идэг үстэй. Хөгшөрсөн ч зангаа тавихгүй шинжтэй. Орон тэр өөрт ирсэн фэнүүдийнхээ захааг уншиж угаад мөмтөөс ирсэн захааг унссныхаа дараа цагдаатай ярьж өнөө Тэд гих цуврал алуурчны талаар мэдээлэл олсноо хэлнэ. Цагдаа тэрэн дээр ирж мэдүүлэг авахад Эд ямар ч байсан тэр алуурчин Тэд гэдэг бүтэн нэр нь Теодор Volkswagen ундаг. 1500 морины хүчтэй. Машин бас хулгайлж унахтай гаргууд маш ухаантай. Гэхэд мөрдөгч гайхаж "Гү та яаж энийг мэдсэн юм бэ?" гэж асуул Эд. "Шоронд хоригдож байгаа миний фэн гээд нэг мөмтэй залуу байдаг юм. Тэр дандаа над руу байнга захиа бичдэг. Хаяа энийг хар цаагараа гээд мөмнийхөө зургийг явуулдаг. Тэр нь гэхдээ имлэлтэй. Гол нь мөмтийг энэ цуврал алуурчин шүтэн биширдэг болохоор тэр рүү захиа явуулсныг над руу явуулсан" гэдгээ хэлнэ. Удалгүй телевизээр цуврал алуурчин барьсан. Тэрнийг Теодор гэдэг гэсэн мэдээг үзээд Эд буун баяр. Өөрөөр анхудаа бахархаж баярлж байгаа нэ. Цаг хугацаач урсан өнгөрч Эдид ахлах совлогч
тэрнийг уушигны хор тавдартай сүүлийн шатанда орсон хэдхэн сар үлдсэн гэдгийг нь хэлэх болно. Энэ талаар нь сонин сэтгүүлийнхэн үлгэж авч алдарт ярагчин маань уушигны хор тавдартай удахгүй үхнэ гэсэн нийтлэл гарсны дараа тэрэн дээр Аделин ирнэ. Эд тэрнийг чи яагаад захиа бичдэггүй байсан юм бэ? Бас сонинд намайг огт танихгүй гэж хэлсэн байсан. Сүүлдээ би төөрөлдөж чамайг төсөөлөл байсан ч юм болов уу гэж бодож их шаналсан. Гэхэд Аделин би ч бас өвдсөн. Эд. Гэхдээ хор тавдар биш. Чам шиг толгойд ёёот. Бүх эмчнэр тэгж хэлсэн. Би дарк төрлийн хүн. Чи тэдний өгсөн эмийг битгий угаарай. Чамайг илүү их үгүй хийх болно гэж хэлээд тэдний уулзалт дууснаа. Энэ явдлаас хойш Эд маань 1984 онд өөд болж тэрнийг ах ээжийнх нь хажууд оршуулсан ч хүмүүс оршуулгын чулууг нь буталж бэлэг дурсгалд аваад сүүлд нь аимшигын баяраар хэдэн залуус машинаар чулууг нь татаж аваад явж байгаагаар кино маань дуусч санаамарнаа гэж. За энэ хүртэл үзэж нийт 4 партийн турш байсан та бүхэндээ баярлалаа. Мөн төвчтэй хүлээж буйд гүнээ талархаж байгаа шүү. Окей. Тэгэхээр дараагийн цуврал хүртэл түр баяртай. Хомс руугаа гоцолцуулаагүй хүмүүс байвлаарнаа. Ажиглаж байгаа шүү та нарыг. Хан тэнгэрийн нулимас тусааю. Хангаар дунаадч тэр юм уу? Тавалжин уулын хатнаас тунгалагар шам урсан гэдэг үлгэр домгийн мөнхийн усыг хүртсэн ч үзэгслэнд чамтайгаа